Сайн байцгаана уу? Шинжилгээний технологийн их сургуулийн механик тээврийн сургуулийн механик мехатроникийн салбар хэлэгч Эренчин Онжил байна. 2022 онд ерөнхий боловсролын сургуулиуд төгсөж байгаа нийт сурагчдаа салбартаа хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдэд танилцуулахдаа таатай байна. Манай салбарт механик инженерийн болон үйлдвэрийн автоматжуулалт гэсэн хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. За механик инженерийн хөтөлбөр нь бол барилга байгууламж, зам байгуулалт, барилгын материал үйлдвэрлэл, замын материал үйлдвэрлэлийн чиглэлийн машин тоног төхөөрөмж, машин механизмын зохион бүтээлд мөн өргөн тээвэрлэгийн чиглэлийн бүх төрлийн кран, лифтний чиглэлийн механик инженерүүдийг бол төлхөө бэлтгэдэг. За шинжлэх ухааны суур онолууд болох цэцэг хүчний онол, дөргөөний онол, хоёулын онолтын онолууд дээр суурилагдсан шинэ материал үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн судалгаа хөгжүүлэлт мөн тэр дундаа тухайн үйлдвэрлэлийн чиглэлийн тоног төхөөрөмжийн зохион бүтээлтийг гүйцэтгэдэг, мөн ашиглалт эдгээрийн онцлогоо хийх чадвар өгөхий механик инженерүүдэд бэлтгэдэг хөтөлбөр байгаамаа. За үйлдвэрийн автоматжуулалт хөтөлбөр нь бол дотроо машины электрон систем, үйлдвэрийн автоматжуулалт мэргэжил гэсэн хоёр төрлөөр салдаг. За машины электрон систем мэргэжил нь бол автомашин, хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн цахилгаан, электрон, автомат удирдлагын системийн бүтэц зохион байгуулалтын нарийн мэдлэгтэй тэдгээрийг онцлох, засварлах, мөн тохируулах, шинээр зохион бүтээх чиглэлийн болвол чадварлаг бүхий инженерүүдийг бэлтгэн гаргадаг. За үйлдвэрийн автоматжуулалт хөтөлбөр нь бол хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн аж үйлдвэр, материал үйлдвэр, тэр дундаа бүтээлч үйлдвэрлэлийн салбарын автоматжуулалтын системийг бол нарийн бүтцийг ойлгодог. Мөн тэдгээрт бол ашиглалт, засвар үйлчилгээ, тохиргоо, онцлог хийх чадвар бүхий үйлдвэрийн автоматжуулалтын мэргэжлийг бол бэлтгэн гаргадаг чухал хөтөлбөрүүд ээ. За манай салбар дээр хэрэгжүүлж байгаа механик инженерийн хөтөлбөр болоод үйлдвэрийн автоматжуулалт хөтөлбөрүүд нь бол саяхан Монгол улсын үндэсний өвтөрийн магадлангаа хийлгсэн. Тийм учраас манай багшлах болсон хүчин болоод материалын баазын хувьд бол бүрэн хангалттай гэж үзэж болно. Монгол улсын хөгжлийн бодлого баримт бичиг 2030, алсын хараа 2050, шин сэргэлтийн бодлоготой бол бидний хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд маань уялдаж байгаа. Ийм 5 хүн шинжилгээний технологийн их сургуулийн, механик тээврийн сургуулийн, механик мехатроникийн салбарт хэрэгжүүлж байгаа механик инженерийн хөтөлбөр болоод үйлдвэрийн автоматжуулалт мэргэжлэр бол элсэн суралцахыг урьж байна.